Зохиолч Стенүн, сувилагч 1-р хэсэг. Алс баруун хязгаар цервтер намарвалж оройтсон бороо өдөр бүр орон үнэндээ л хүмүүсийг бухимдуулан залхааж байлаа. Шөнжин асгарсан бороо үрээр татарч хотын төвөөр машин, мотоцикл давхилдан шинэ өдөр альчлан ирэв. Цэлмүү сэрүүлэгний дугаар цочин сэрснээ. Өө, цэрүүлгээ хаахаа мартчихжээ. Өнөөдөр 16 цагаас ээлжтэй шүү дээ гэж харамсан бодоод эргэн унтах гэсэн боловч нойр нь хүрсэнгүй. Ээж нь бололтой галт тохооны өрөөнөөс сав суулганы дуу хангиж болно. Өчигдөр ангийнхантайгаа шуудсан болохоор ч тэрөө дотор нь үлээлэг муухаарна. Ам нь цангаж, шээс нь хүрвч гүрийч хүнжилтэй шурган хэвцээр л байлаа. Цэлмүүн ууж идэх, гадуур дотор гарах тунжиг дургүй, бүрэг ичимхий гэх юм уу дууцуудад даруухан охин. Өнгөрсөн хавар эдүүгэн дээд сургуулийг төгсөж сувилагч мэргэжил эзэмшээд мэргэжлээрээ ажиллаж байгаа юм. Дунд зэргийн нуруутай туранхай гойлог бийтэй, боровтор царайтай, жижигвтер хөөхтөө, царайлаг охинж өөрийнхөө бие хааг үргэлж голдог нэгэн билээ. Ганцхан 100 дуу хэлбэртэй давхраатай хар нүдэндээ л ихэд дуртай. Жүжигчин сувдайх шиг нүдтэй гэж гэрийнхэн төдийгүй таньдаг хүмүүс нь өхөрддөг болохоор толдох болгондоо нүдээ янз бүр болгон гайхан харж түүгээрээ бахархдаг. Харин ээж аав нь үргэлжил чи хоол унд олигтой охин идээчтэй. Өвс идэж уус уудаг юм шиг л шүдэнцний мод шиг нарийнх юм явах юм. Олигтой охин салхинд бараг л хийсчих байх шүү гэж үгэлцгэн. Нэрэл цэлмүү хоолнд муу. Тэр дундаа махан хоолнд бүрч муу. Жоохон Мирали гэж бодон амхандаа л их идэвч яг л дунд сургууль байсан шигэ годгор туранхай охин хിവэр өөрчлөгддөггүй болохоор их л гутардаг. Тэр санаа алдаад урд өдрийн шавыг нэхэнд дурслаа. Дээд сургууль төгссөн боловч ажилд орж чадаагүй 10 жилийн ангийнх нь 2 банд цэрэгт явна гэд бүүн сүр хүмүүс залгаад цэлмүнэ найзууд нь цэрэгт явлаа. Ангийнхантайгаа салах ус хийнэ. Тэгчлэн бараг л дайнд явах гэж байгаа аятаа шалаад салахгүй байсан тул очжээ. Ойхид хүүгүүд нийлсэн 15-аас 16 хүн баар хаатал ууж идэн дуулж бүжгэлцгээж цэлмүүж баахан шахуулж хэрдэл их уужээ. Уулаа гэд 2-3 шараргнаас хэтрэх биш тэгсгээд бултан гэрлүүгээ явчихаж. Цэрэгт явах гэж буй 2 банд нь ихэд согтон ойхид болгон л үс чин тэрвэрч үнсэн төвөг удаад байсан нь нөлөөсөн аж. Цэлмүүн тийм нялуун өдүүлэг занд угаас дургүй. 22 нас хүртлээ 2 л бандтай үерхэж үдсэн ч үнсэлцгээс хэтрээгүй. Охин бие өдийг хүртэл хадгалж яваа болохоор заримдаа хинтээ ч хамаагүй унтчихмаар санагдавч мэдээж зориглохгүй. Дэмийл орондоо орсон хойноо үтрээ хилүүгээ элбэн шуугтнаж цагаан морьтой үлгэрийн хагуу мөрөөдөн нууцхан гүнхэлгээс үл хэтэрдэг. Цэлмүү уртаар санаа алдаад нэгэнт нойрон хүрэхгүй байсан тул босгоор шигдэн хувцлав. Өрөөнөөс гарах алдад утсан дуугарсан тул авбал дотн найз зулаан залгаж бай. Хөөе сайн уу? Ирчихсэн юм уу? Гэхэд өчигдөр ирээдээ. Тэгээд ярьдгүй юм уу? Найз нь шууд ажилдаа гараад одоо боо. Өө тийм үү. Өө гэхийн би сайн уу? Дажгүй. Хэд хоног тариа хэлгэж аваад ирлээ. Тэр яах вэ? Чамар сонир сайхан. Нэрээ өчигдөр шавуудаад гээд цэлмүүнийг инехэд пүүх хинтээ. Найз залуутай болчихоо юу? Цаанаас та манай ангийн 2 банд цэрэгт явна гээд дайнд явж байгаа хитэй үдэлт мүдэлт гээл дуудаад болтгоо. Юу сүртэй юм бэ? Нэг жил яваад л ирэх орно. Гэвчлэн чөлөө завгүй ярилцсны эцэст өдөр уулзаж хоол идэхээр тохирон удсаа таслав. Аймгийн төвийн зүүн ухаанд байрлалтай од буудлын нэгэн люкс өрөөнд 40 гаруй насны 2 хүн нэлийн дөмөд залуу гурвал өглөөний цай уудсан. Залууг Саруул гэх агаад 23 настай.
1 м 85 см өндөр туранхай дөө биетэй том алаг нүдтэй зөөлөн харцтай царайлаг нэгэн аж. Туранхай юм шиг мөртлөө өргөн мөртэй булчин шөрмөс нь хэрдэл овоож товойсон том гартаан дээр хурдан шалмагдуу хөдөлгөөнтэй залуу харагдана. Толгоогоо цагаан самбаагаар боосон агаад хөлн ч ялгаагүй бэртсэн бололтой шагаа хавар нь болттой байх ажээ. Хамт байгаа хоёр ахын нэгийг Шарав, нөгөөгийнх нь Эрдэнэ гэдэг. Хоёул геологийн мундаг инженерүүд. Баруун бүсийн нутгаар үнэт чулуу, байгалийн бусад Эрдэнэс судлах тандах ажлаар яваа багийн гишүүд бөгөөд ажлын явцсан ч тун урагштай байгаа ажээ. Яамнаас зарласан тендерт саруулын ахын компани ялж хөдөө тэнэх дуртай дүүгээрээ багийг ахлуулан явуулаад даруй 3 сар гарan болж байгаа нь энэ. Хэд хоны өмнө саруул та хэд ажлаа үргэлжлүүлж бай. Би сумын төв рүү ойр зүрийн хүнсний юм аваад ирье. Гэхэд Шарав Эрдэнэ хоёр бид хоёрыг аваад яваач. Ус цасан дорой, ус гэзгээ засуулъя гэж гуйжээ. Уг нь тэдний баг явуулын халуун устай бас боломжийн ус засчихдаг тоогооч ихч байгаач саруул тэднийг санааг гадарлан за яваад ирье дээ. Нэх удахгүй буцах байх шүү гэд мань хоёрыг дагуулan явжээ. Саруулын хувьд хүнсний материал авахтаа биш. Өмнө нь хэд очихдоо танилцсан сумын эмч бүсгүй ариунаатай уулзах зорилготой, харин нөгөө хоёр ах мэдээж хотоодоо баясгах хүсэлтэй. Сумын төв дэрмэгцэл саруул хоёр ахад за та хоёр ажлаа амжуулчих. 2-3 цагийн дараа заалгая. Уцаа унтраачих да. Таньж мэдэхгүй газар болгоомжтой яваарай. Гэчгээд өөрөө ариунаа руу давхиж одов. Танилцаад бараг 20-д хонжигсон саруул ариунаа хоёр мессежээр бичилцэж утсаар ярьсаар хэн хэнийхээ санаа зорилгыг ойлголцож бие биендээ итгэсэн болохоор уулзамагцал минь тус мэдэлцээдэл уулын ам руу өгсөж аятайхан газар зогсоод аяны ширээ сандал гарган тухалсан ч төдөөдөлгүй тас тэврэлтэн бийсийн эд чиг шахам дайрчээ. 30 орчим настай нэг хүүхэдтэйч бие хаан тэгш гойлог сэрийсэн том хүүхдээ ариунааг аяны ширээ түшүүлэн цогж гарав. Эжингүйч нэрлэхийг хэн ч хүссэнгүй. 9 сар бараг дуусах төгсөн намрын үр ороод сэрүүвтэрхэн байсан ч залууст энэ нь саад болсонгүй. Үсээ шидлэн бөксөө хаялан шахах ариунагийн үтрээ юутай бариу давчуу халуухан байв. Саруул уг нь хамтрагчаа туйлд нь хүртэл өдөөж оршилдохыг чухалчилдаг хүн. Энэ удаа үнэндээ тэссэнгүй. Хатуурж гоцойсон эргэтэндээ бэлгэвчээ хам хумхан углаадал ариунагийн араас савж унтлан бүлсээр айхлан дур ханаж орхив. Харин ариунаа дур ханаж чадсангүй. Бөксөө чигчигнүүлэн гинжсээр байхаагаад саруул сэвхэдэл өргөн аяны гудсан дээр хэвдүүлээд 69 байрлалд шилжин анхлан үнэртэй салтааруу нүүрээ шаан хилүү өдрийг нь хилээр оролдонд олоож бэлгийн уруул нэмгэн цав орчмоор нь түүнийг тэсгэл алттал таалахад ой л та яасан гоё юм бэ хийгээч гэж ариунаа эрх танхил дуугаар чарлаж гарлаа. Энэ хооронд ариунаач ажлаа сайн гүйцэтгэж саруулын бахархлыг амандаа өмглөн хөгсөөр судас шүрмсийг нь товойтол босгож хуйл тажаалыг нь хангалттай өдөөж өгсөн тул тэд үндсэн барилалдаа шилжин залгалдаад ав. Цээж гжигдэх сэргэр хөөхний товойж хатуурсан товж халуухан бариухан үтрээ янах тачаангуй хоолой сайхан үнэргээд үнэхээр төгс сайхан бүсгүйд тэрхэн зур автаж орхисон саруулын даацтай сайхан бүлэлтүүд өөдөөс ивэн тосох ариунагийн хэмнэл нэгдэх хөдөлгөөн тачаалтаа автан орчноо умарцсан айхлан гиншин үргэлжилсээр хэнхэн дуу алдан дур ханцгаажээ. Эр хүний амраглалд жаргаагүй уудсныг хэлэхүү царайлаг хөөрхөн залуугийн хичээнгүй зүтгэлд автсан уу эмч бүсгүй ариун ээч минь ямар сайхан юм бэ хэмээн саруулын нурууг баргалан мажих шахан хумсаа шигтгсээр
нулимс тусдуулан дур ханаж, өдрээний булчингуулд нь хэдэнтэй чивчгэнэн чангарсаар султан суларлаа. Зөөлөн салхинд модож шууган, сэрүүн салхи өвсөн толгой бүхэлзүүлэн эсгэрвч, хосын жаргалдаа хөлөрч норсон залууст энэ бүхэн яг л Деваачин шиг санагдах авай. Саруулыг майхнаа босгон тав тухтай ор засах хооронд ариун айгээл гэрийн эзэгтэй аятай газан плеткэн дээрээ цай чанаад дараа нь борц ушглан амтлах гурилтай шүл бэлтэнгээ гентийн сайхан учрал бэлгэлсэн царайлаг залуу руугаа үе үехэн талмаарн ширтсээр суулаа. Цай ун хооллож дотны үгс хүүрнэн бие биедээ татагдах залуусын хүсэл ахиад л асан дүрэлзэж цэцгэн хээтэй орны даваа бүхий хүнжэлд чармай нүцгэлээ тас зуралдан үүлэн борооны цэнгэлд зоргоор умбан цэнгэж эхлэв. 2-3 цаг болоод л залгана гэсэн сарвал сураггүй. Хоёр ах ч бөөн далим сумын хідэн гаруудтай анд болчихсон шилэм тойруулан тамхи татан сууцгааж байв. 40 гаруй настай гэр бүл үр хүүхдтэйж Шарав Эрдэнэ хоёр сумын бүсгүүчүүд рүү нүд унган арайч гүйж очоод дараад унчихгүйхэн шиг тэсвэр зан сууж байтал саруулж тоос манартал давхин ирээд заах нар хөдөл хөдөө гэхэд наана найрсаг атлаа цаанаа чанга зантай хүүгийн үгнээс зүрх үнэндээ байсангүй. Сумын эмч үзэгсэлэнт бүсгүй ариунтай байгаль буудалд хандлаа жаргаж эцэст нь шил арх хувааж хүртээд баггүй халамтсан сарвал нэг их хол явсангүй замын хажуу зогсоод төрсөн ахаас минь өөрцгүй та хоёрт би хад урхад яах вэ? Ганц юм уух уу? Гэхэд нөгөө хоёрч бүлэх залгсан байдлаасаа гарч өө тэгээ хоёр ах нь маргааш ажлыг ёстой умал зуулнаа гэж амбулаалтан хэлцгээв. Сарвалын задлсан архийг сайхан тэнцүүхэн хүртээд цаашаа хөдлөөд удаагүйч Шарав нэг шил арх задлжээ. Хожим сонсохны Эрдэнэч бас арх задлсан гэсэн. Сумын төвөөс 30 орчим километр зайд байгаа кемп рүүгээ буцах замдаа жухам хизээчим тасарч орхисон сарвал аймгийн төвийн мэс заслын тасагт ухаан орчээ. 1-р хэсэг төгсөв. Совилогч 2-р хэсэг. Сарвалыг архиндаа согтон унамгцсан Шарав одоогийн залуус нээрэн аригчтай хавалж чи машина барьж Эрдэнэ кемп дээр очиж нөгөө хиттэйгээ ууй гэхэд Эрдэнэ машин барин цааш явлаа. Тэд замдаа үеийнхэн зогсон архинаасаа усаар бас дуулсаар явав. Нэг л буруу яваад байгаагаа анзаарсан Шарав одоо бараг хөрчхөр болсон доо. Төөрч гисэн болов уу? Яав? Эрдэнэ машина зогсоогоод бууж газрын цэг баримзаа харсан боловч мэдэгдэх юм юу ч алга. Зах хязгааргүй харанхуй ноёлно. Түй чорт. Төөрч гэжээ. Яах вэ? Гэхэд Шарав аль би барь. Чи хоошоо суучих. Тэр хаад нэмэн нэлээ хурдтай давхисаар 20 гаруй минутын дараа аймгийн төв рүү явдаг асфальтын зам дээр гараад иржээ. Өө баларсан юм. Зөрч гсэн байна штэ. Эрдэнэ цонхоор толгой цухайлган өлгөж харснаа. Тийм байна. Одоо буцаа давхи тав. Зүүн гарт чинь самбар харагдана. Тэрүүгээр салаад л зам нь тодорхой. Гэхэд Шарав мэддэг байсан бол ингэж төөрөх байсан уу гэж эгдүтсээр огцон мушгин бүжтэй хаазлан эргэхдээ Эрдэнэг хөөч аяар гэхийн завдалгүй замын хажуу руу жолоод галдан өнхөрж орхихон дээрээ. Шарав үнэндээ юу ч хийж чадсангүй. Тар нэр хийсээр 70 луу хажуулдан бүтэн нэг эргээд яг 4 дугуун дээрээ зогслоо. Өө новш унчихлаа. Шарва чи зүгээр үү? Заруула миний дүү зүгээр үү? Гэвчлэн хоёул маш их сандран бие биенээ тэмтэрч үзв. Эрдэнэ жолоо шилжүүлсэндээ харамсан. Чи яаж байна? Тэгж огцон мушгаад алив саруула сэрсэр гэж татаж чангааж үзвэл юу л одоо на жаахан унтэй л да гэж
Цаадхан дург үзхаж. Түүний ард дагц юм цохигдсон бололтой новь нотон болчихсон байв. Тэр хоёр гэрэл тусган харжгаад нээлэн гүн зүсэгдсэн байна шүү. Алив эрдэнэ машинаас эмнэлэг бараадыг. Бузаа цумын төв олохгүй дээ. Салхины шил хагарчхаж. Шулуухан амир руу гიშгчих өөр аргагүй. Буцаж явбал дахиад төөрнө. Машин хэвэн асаж тэд аймгийн төв рүү хөдөллөө. Урд шил нь хагарчихсан тул үйдэнд салхи сийдээд явхад үнэхээр хүндрэлтэй байв. Шарав өөтөхгүй нэ. Машинд дайгдээ. Араас ирсэн машинд гараа өргөвөл ашгүй зогсож хоёр залуу бууж ирлээ. Тэд машин оролцох малчин айлын гадна орхиод замын машин дайгдан аймгийн төв рүү жирэлгэв. Мис заслын тасгийн ээлжийн сувилагч зулаа цагийн дараагаа хийж дуусгачаад хийцгөрөн сууж байтал олгооны хагалгаанд ороод 2 хонож буй өвчтөн самдан гих 40 гаруй насны ах хурж ирээд "За дөө, уйдаж байна уу? Ахих нь ойр хүрдвэ" гэж яриа өтгөд зулаа. "Аха, та одоо амраач. Хамаагүй ингэж явж болохгүй." Самдан нуг инээн залжин нүдээр харснаа. "Эмч сайн алхаж бай гэсэн шүү дээ. Ахт нэг хүсэлт байна. Хэлж болох уу?" гэв. Нэлийн чинээлэг байрын царай зүс би хаан давгүй энэ ахын тухай сувилагчид жигжүүг ярилцахыг сонсож байсан зулаа. "Их хүүхэмсэг иргэнлээ. Намайг сонирхоод байгаа юм болов уу?" гэж тэрхэн зур бодсноо. "За юу юм дээ? Сонсё л доо. Надад тийм хэрэгтэй зүйл гэж юу?" Хэмээн тал засан мишээхэд самдан сувилагчийн постны тек рүү өнгийн зулаагийн ингэрийн цаанаас бултаах хөхийг шунаглан харснаа. "Ах 8 хийдэг юм. Одоо онлайн худалдаа их хөгжиж байна. Чи ажлынхаа хажуугаар хийгээч. Цалин сайн өгнө" гэхэд зулаа. "Надад тийм зав гарахгүй л ах. Гэхдээ дажгүй санаа юм. Бодож үзье" гэжгээд. "За аха, палатанд орж амраа. Би ч сэлүүхэн байсан дээр жоохон дуг хийчихье." Тэр гэрлээ унтраагаад утсаа гарган фэйсбүүк уханд таг болчихов. Самдан том хүүхдээ гой биетэй царайлаг сувилагчид шунан тажаадаж ганц үзчих юмсан. "Яах вэ гэж бодсноо. "Ах та фэйсбүүк аяга өгөөч. Би маргааш эмнэлгээс гарах болохоор хэрэг болгол чам руу бичье. Чамд нэмэлт орлого хэрэгтэй үсттэй" гэлээ. Зулаач татгалзсангүй хаягаа өгч орхив. Тусгайл нь тогтчулсан төлбөртэй өрөөнд хэвддэг самдан хөргөгчнөөс архи гарган хундаглан хүнтэрж орхиод "Сайхан амьтныг томхон юмар хөшөөд үзье" гэж бодоод чат бичлээ. Удалгүй хариуч ирэв. Сувилагчийг талтай байна гэж мэдсэн хашир самданж эхний өгөөшөө болгон "Нээрээ манай онлайн худалдагч болцгооч. Надад нэг бөрүүс 20 байгаа. Чи унангаа ажиллаа хий. Жилийн дараа шууд чинийх болохоор гэрээ хийчихье." Зулаа өөр гайхаж бас баярлаж гүйцэв. Энэ хүн үнэн хэлж байна уу? Яах вэ? Машинтай болох түүнийг ганц мөрөөдөл шүү дээ. Тэр бодож намайг ажилд авлаа гэж бодоход гэрээхийн чинь юу гэх юм бол доо? Би 8 тал дээрээ аажгүй хүн шүү дээ. Эхнэр маань урд ажиллаж байгаа л да. Хүүхдүүд хотод 8 хийдэг. Би энд ганцаараа. Зулаа бүр догтлож гүйцэв. Тэр тэмч хормой султай охин биш өөр таалагдсан залуутайгаа хизээ хаанч one night хийчихэд сексийн хувьд нээлттэй нэг юм. Өдөө суманд өсч төрсөн ч гэлээ царайлаг хөөрхөн охин тул хөхн ургаж биеийн төлжиж эхэлсэн цагаас л хөвгүүд залуусын анхаарал өртөж хайрын захиа үерхэх саналд булуулж өссөн болохоор ийм харилцаанд сормог нэг юм. Самдангийн машин өгнө гэсэн санал бүржих орхойг нь хүргэсэн болохоор за мөнгөн дургүй хэм байхав дээ. Хийгээд үзье гэд бичиж орхив. Сансны бодоход охиныг амархан уургалаж авсан самдан архинасаа дахин нэг татаж орхиод барьцаа улам лавшруулан "Эхнэрээс хол хэцүү байна уу махан? Өрөөнд минь
нэг морилооч гэж биччихэд арай төрөгдчихүү яав хэмээн эмээд судал өвчтнүүдээ нэг эргэчгээд очие бас үйлчлэгчигч унтж байна уугүй юу хараатах. Хизээ мэдгүй эмч ороод ирж мэдэх тул өрөөнд тань удахгүй шүү гэсэн харв ирлээ. Самдан Бөөнбаяр хөвжирч хатуурсан эрхтнээ барилан хөхөгзөх сайдаа залуухан сувилагчиг тэсгэл алдан хүлээж зуудал нээх удсангүй зулаа ороод ирлээ. Юу гэж хэлэхээ мэдэхгүй түгдчин ээшээ суу чи хэрэгдээч гэвэл зулаа ахаа удаж болохгүй хүн мэдчихвэл асуудал үүснэ гэхэд самдан аах нь юу бүр хэцүү гэж ээрсээр зулааг зөөлхөн тэврээд ав. Том сэргэр хөхийг нь энгэртээ шахан жимэлсэн уруулыг нь шимэж халаадных нь хормыг сөвхвөл та үйдэлтэй байж алив би өөрөө гэд түүнийг орлуу түлхээд дотоожоо шувдлангаа нийгэм сануулахад дүүгээ хямдхан яахан гэж бодовзээ. Яахав ажлын саналтай л таалагдлаа. Машиныхаа үнийг цалингаас судах нь үз. Самданж яалаа гэжтэй анхан тэгэж бодоогүй гэж сандран хариулаад дотоодоо доошлуулан гунгар улаанаа гаргаад бэлгэвч задлан өглөж амжив. Тасгийн камерууд бүгд утсанд нь холбоотой байдаг болохоор орох өдрөө харсан камерны бичлэгийг утаснаас харахаар тохируулсан зулаа түүнийг хянан харангаа самдангийн дээр гарan уруу харан суугаад хөвжирчгсэн мунийг нь үтрээндээ угалмагцал цогж гарлаа. Зөөлөн атлаа хэлбэр гоё өгзгийг нь атгалан ямар гоё юм бэ гэж тажиадан бодох самдан ойхны бариуд авчин үтрээний чигжигнүүлэн өмхөх тааламжит мэдрэмж хэдхийн үрэлтэнд яаж чадалгүй үрийн сунгаа цацж орхив. Хэд хурдан тавьчихсандаа баахан санаа зовж эмэгтэй хүнд ойртойгүй утсан бас дээр нь чинийх үнэхээр барив юм гэж бовтнахад зулааж үл мэдэг инээд алдан аха явлгүй болохгүй нь үнэхээр таалагдсан бол дараа уулздах боломж гарах байлгүй дээ гэснээ хаалганы ойролцоо очин хэсэг зуур чимээж агансаар эргэж харан нэмж хэлэхэд надаас илүү юм битгий хүсээрээ амархан охин байна гэд андуурвзээ за сайхан амраарай гэчгээд гарч одов. Зулаа сэмхэн гიშгсээр постон дээр очин суугаад камераа шалган өнгөрсөн хэдэн минутын бичлэгийг шүүж үзээд сая санаа амрав. Яах анх удаа л имэрстэй зүйл хийж үзлээ. Бас л гоё мэдрэмж авдаг юм байна гэж бодохын сацуу дотуур утас дуурч авбал хүлээн авах байна. Осолд орсон 3 хүн хэвтэн өөрөө бэлдээрэй гэхэн тэр. Ганцхан минут хоцорсон бол гэж төгдсөн бодсоор үйлчлэгч эгчийг сэрэн ор дэвсгэр бэлдэх зур хаалга онгон хүмүүс орж ирлээ. Гар толгоогоо боосон 2 настай дараах бас дугуйд орон дээр хэвтэх 20 гаруй насны залуу. Цэвэрхэн цагаан царай булчинлэг яргаа биетэй хөөрхөн залуу харсан зулаа өөрийн ирэхгүй уулга алдаж зүрхэн чим лугших шиг болов. Зулаа үйлчлэгчигч бас 2 хамт ирсэн нөгөө 2 ахтай хамжин залууг орон дээр шилжүүлэн хэвдүүлэхэд хэмбэ шарав ахаа эрдэнэ ахаа гэсээр ухаан орсон залуугийн урт сормостой томолог нүдний зөөлөн харцтай тулгарсан зулаагийн зүрх ахиадал чимхийн лугших шиг болж бүхэл биеэр нь юр бусын гоё мэдрэмж тархлаа. Тэрхэн зур мэлэрж орхисон зулаагийн араас аргил бүдүүн хоолой сонстон аль усалд орсон өчтөн хаана вэ гэсээр тасгийн эмч жаргал шууган орж ирлээ. Эмч өвчтнийг үзэж дуусаад мэс ажилвар хийх болох нь хагалгааны совилогч ирсэн үү гэснээ нөгөө 2 ахад хандан та 2 хаа очиж зүгээр байна. Юмыг аж мэдхүү дотор бэртэл байгаа эсхийг мэрэгжлийн эмчид үзүүлээрэй гэчгээд хувцас солих өрөө рүү орчихов. Бөөн догтлол дунд залуугийн өвчтний түүхийг нээж суусан зулаа гартаа барьсан иргэний өмнөхийг дахин ширтэн саруул гоё нэр
нас ч чадсан юм байна гэж тунж баяртай инээд алдан суусарай. 2 дугаар хэсэг төгсөв. Савилагч 3 дугаар хэсэг. Аймгийн төвийн зүүн талд барилах хүнс барааны нэгдсэн зах, хүмүүсийн хөл хөдөлгөөн их байх ба төв хаалганы дэргэд богино хүрм оноотой урт өвгөө өмсөж үсээ задгаа тавьсан цэлмүүн цагаа байн байн харан зулааг хүлээн зогсож байна. Зуундуу алагнууд цагаан царай гойлог би тэгш урт хөлтэй зэгзгэр хөөрхөн охиныг урдуур хойгуур зөрсөн залуус шохоорхон харна. Тэр зулаатай Улаанбаатар хотод анх танилцаж 4 жил нэг ангид сурч байна. Цэлмүүнийг бодвол хөөх том бүх сайтай зулааг хальт харвал хөнгөндөө зантай гэмэрж үнэн дээр тийм биш сайхан сэтгэлтэй өх юм. Энэ зан цэлмүнд маш их таалагдаж өнгөрсөн хугацаанд үйзээгүй нөхрөлжээ. Ашгүй зулаа том сэргэр хөхөө бумбалзуулан хурдан алхасаар ирээд "Утаа хүлээв үү? Ээлжин сувлагч ирдгүү?" "Айгүй. За тэр яах вэ? Сонио хачны яриад байгаарай." гэлцэн сугдалцсан алхасаар явж одов. Тэд шинэхэн нээгдсэн хоолны газар ороод гадагш харсан цонхны дэргэд ширээнд тухлангаа ам хуурайгүй ярьцгаасаар байлаа. Зулаа их л гомдолтойгоор "Чамд хэлж байсан да. Нөгөө залуу маань эмнэлгээс гарчгаж. Тэр орой мис ажилбарт орчихсон хойно нь гарч ирэхээр нь тухтайхан танилцъя гэж бодож байтал өвөөгийн би муудсан дуудлага ирээд хөдөө явчихсан юм. Саруул гэдэг үлээ. Дайжгүй залуу юм уу? Йой, үнэхээр царайлаг залуу байна лээ. Би хизээж хэний ч өмнө ингэж доглож байгаагүй. Хамгийн гол нь тэр харц яг л ховсдох шиг болсон. Тэр залуу яах вэ? Өвөө чинь зүгээр үсттэй. Нилээ муудаж сандраглаа. Одоо зүгээрээ. Тэд хооллож дуусаад гарч зах руу орцгоон хувцас унар сонирхон баахан тэнэлээ. Цэлмүү. Найз нь одоо 4-өөс ээлжтэй. Явах уу? За тэгээ. Чи шууд ажилдаа очих юм уу? Тийнэ. Захын хаалгаар гарч явснаа зулаа гинэтхэн зог дутсан. Хөөе, тэр байна. Гэхэд цэлмүүн бүр гайхаж хоцрон. Юу гээд байгаа юм бэ? Юу тэр гэж? Тэр харалтаа. Нөгөө саруул зогсож байна. Цэлмүүн заасан зүг рүү харуул толгоогоо цагаан самбайгаар боосон өндөр залуу хэнийг нэг хүлээж буй бололтой цааш харан үлээлэг ханхалцан алхах харагдав. Зулаа тогтож ядан "Хоёул очиж уулзах уу? Явъя." гэхэд цэлмүү "Үгүй яшиг. Чи өөрөө уулз." Шарав Эрдэнэ хоёрын бие ямар нэгэн гэмтэл зовироогүй байсан тул нэг хоноод л эмнэлгээс гарчгаж. Харин саруул толгой болон хөлөндөө хүндөртөр гэмтэл авч оёдол тавилан эмнэлэгт бараг л 7 хоног хэвтэв. Энэ хооронд Шарав Эрдэнэ хоёр цагдаа дээр хэд хэдэн удаа дуудагдсан байцаагдаж ямартайч аргалаад салж чадав. Саруул эмнэлгээс гарсан боловч хэд хоног гадуур тариа хэлгэн болтоо солиулах ёстой болохоор тэд хоорондоо ярилцаад Шарвыг буцаахаар шийджээ. Ингээд зах руу орцгоож хүнсний материал болон өөр бусад хэрэгтэй зүйлсээ цуглуулцгаав. Саруул захаас төрүүлж гарan догонцон алхасаар машинд дайран нөгөө хоёроо хүлээ зогсдол нэг охин дөхөж ирээд "Сайн уу? Би чинь зүгээр үү?" гэж байна. Хөгцөх том бэлхүүс нарийнхан гойлог царайлаг хөөрхөн охин нэг л танил санагдан хаана харлаа хэмээн санаж ядах саруул "Өө сайн. Чи чинь юу илээ?" гэхэд зулаа "Санахгүй байна уу? Чамайг хосолд ордог өдөр ээлж нь гарч байсан сувлагч байна." "Нээрээ тийм байх шүү дээ. Нэг л танил царай байсан юм." Зулаа нүдээ тормолзуулан инээд алдснаа "Намайг зулаа гэдэг." Саруул "Тэд гар барин танилцсанаа тэр шөнө хөдөөнөөс гинэтхэн дуудагдаад явцсан юм л да. Өчигдөр ирэхэд чи гарчихсан байна лээ." "Аа, харин тийм.
Арын ажил хэцүүдэд. Хаана ажилддаг юм? Хотынх юм уу? Гээд зулааг шалгааж гарахад угаасаа ийм нүүрмэг огтод дургүй Саруул өдөө гэснээ. Би ажилдаа олчлоо. Баяртай. Гэчгээд цааш иргэн алхаж одов. Харин зулаа их л гомдолтой хэсэг зогссноо. Бусдаас өөр залуу юм аа. Даанч их зантай юм гэж бовтнаад цэлмүүн рүү явлаа. Тэр хоёрыг ярилцах зур нэлийн дөхөж ирсэн цэлмүүн. За найз, амжилттай юу? Гүү. Их зантай юм байна. Явчихлаа гэж зулаа дурамжхан хариулав. Цэлмүүн нэгэн хувийн эмнэлэгт ажилладаг. Ойрд ачаалал багтай хэдэн настай өвчтнүүд л байсан болохоор эмчилгээг нь нэлийн эртгэн дуусгачаад хэсэг хийцгээрв. Тэр бүрэгдүү зантай ичимхий нэгэн болохоор ихэнхдээ бодлогошрох дуртай. Хотод сурч байхдаа зулаагийн шахалтаар хоёр ч залуутай өрхөж үдсэн боловч санаа сэтгэл нийлээгүй салсан ажээ. Эрэгтэй хүнтэй ойр байж дотноссон хэдэж үнсэлцгээс цааш хэтрээгүй. Харин зулаа дээс өөр хүн. Би хайсаатай болоод ч тэрөө байнгын ирчүүдийн анхааралд байдаг. Цэлмүүнийг одоо хүртэл охин биерээ байгааг ганцхан зулаа л мэднэ. Царай зүсээр хэмж голохдохгүй хөөрхөнж туранхай би жижигвтер хөөхнөөсөө үргэлжил ичдэг. Зулаагийн шиг хөх бүхстэй байсан бол ирчүүдийг бэйли шигээ солихгүй юу гэж хаяа бодно. Дараа нь энэ бодлоосоо ичиж өгөх шахдаг үнэхээр бүрэг охин. Айлын том охин болохоор ч тэрөө аав ээж нь хаяа гарч орж байгаа ч дээ. Хүн амьтантай үерхэж нөхөрлөөч. Гээрсэн амьтан л гэрийн мухар сагсаар өтөллөө гэж үргэлж үгэлнэ. Нэрэл нэг гой залуутай үерхэж гадуур зугаалan үргэлж хамтдаа байж сайхан амьдрахсан гэж мөрөөдөвч сэтгэлд нийцэх хүн үнэндээ л таарахгүй ажээ. Харин зулаагийн уулзсан залууг орхиноос очиж харж бас хоолойг нь сонсоод чухам ягаад ч юм маш их догдлон бүх биеэр нь цахилгаангүй шиг болж цэлмүүнч өөрийгөө ихэд гайхсан ажээ. Элдвийг удан компьютер дээр ажиллаа бичин сууж байтал доод давхрын орох хаалга дуугарч хэн нэгэн шатаар өгсөн гарч ирэх дуулдав. Доод хаалга цаашлахаа мартчихсан байна шүү дээ. Өдөд эргэлт ирнэ гэж баймгүй юм. Гэж бодан ажилдаа улааран компьютер руугаа шагаасаар. Саруул захаас гармагц хоёр ахтайгаа хамт Шарвын цэргийн найзынд очиж сайхан дайлууллаа. Адууны мах умс гитаа чанан ногоо гурлаар хажир тавьжээ. Арааны шүлс асгарам амттай мах эцэцгэн мэдээж арх задлан ууцгаав. Саруул эмчилгээтэй тул уруул хүргэн ёслохоос хэтэрсэнгүй. Шарвын цэргийн найз гих нүдэн дулаахан махлагэр идүү гэсэн зочломтгой сайхан ааштай хүн байв. Эднийг замдагуу хашаанд тоглог хувийн суудтай бас 8 нэрийн дэлгүүртэй чинэлэг амьдралтай айл юм. Гэрийн эзэн 2 шил арх задлан мань 3 тамшаалан хүртсээр дуусгаж орхисны дараа Эрдэнэ Саруулаа миний дүү дэлгүүр ороод ганц шил юм бас ус унд аваад ир. Гэрийн эзэн малилцтэл инээн миний дүү арын хаалгаар нь орчхорой. Нэг жижиг хаалга бий гэлээ. Саруул дэлгүүр рүү орвол 18-19 болов гэмээр тормолцсон харнуудтай хөөрхөн охин худалдагч хийж байна. Төрхөн биетэй ялдамхан холоотой хөөрхөн охин инээмсэглэн аав гайгүй юу? Зочин ирэхээр л амарчдаг хүн шүү дээ гэхэд Саруул шилэм ажиллан энийг уугаад болцгаах үзье. Хуучны найзууд нь ярих дурсах юм ихтэй л байх шиг байна. Охин Саруулын авсан юмыг торлож өгөөд картыг уншуулах зураа таныг эмнэлэгт байхад хэд ирж ууцгаасан. Яасан дуустахгүй дурсамжвэ гэд хацраа хонхойлгон энийг хэлв. Охин Саруулд үнэхээр таалагдсан учраас тэр дорой гараа дэвчихсангүй тэнгэлзэн зогссноо. Тийм үү. Надад юм хэлээгүй дээ. Ингээд эмнэлэгт байхад
Танайхаас хоол зөөдөг байсан уу? Тийм ээ. Чи хийсэн үү? Ээж хотод яваа. Надаас өөр хоол хийх хүн энэ хашаанд байхгүй шүү дээ. Гэчгээд ахиад л хацраа хонхоолгон инэв. Ёстой амттай хоол байсан шүү. Баярлалаа. Гэд гар барин далимдуулан чамайг хэн гэдэг вэ? Миний нэр Саруул. Нэрийг чинь мэднэ. Намайг Сувда гэдэг. Саруул гарах гэснээ дахин эргэж хурган би энтхийн хүн биш болохоор хаяа хэрэг гарах л да. Танаа дэлгүүрэн утас гэж би юу? Яаралтай хэрэг гарвал Сувда нүдээ тормолзуул мишээснэ. Дэлгүүрэн утасч гэжтэй би л голдоо ажилтг юм. Миний дугаарыг авчихгүй дөө гэд утасны дугаараа хэлв. Сандсандаа хүрсэн Саруулын хөл хөнгөрөн баярлаа. Түр баяртай гэсээр гарч одлоо. Шарвыг замын машин суулгаж эхээс огцсон эрднийг буудалтай оруулж унтуулж хаад худалдагч охин руу зурус бичгүй яах вэ гэж нэлээд эргэлзсэн Саруул тариагаа хэлэхээр эмнэлэг явлаа. Буудлын ресепшнэгч хувийн эмнэлэгт очивол зүгээр гэж хэлсэн тул инэрл нэртэй эмнэлгийн гадна зогсов. Хаалгаар орвол нэг давхрын хонгил хүнгүй эзэнгүй ил хул тавиур дээр углаа шууд өрөөстэй харагдана. Гудлаа дайлж углаа шумсөөд шатаар өгсөн хоёр давхарт гараад онгорхой хаалгаар шагаавал сувилагч бололтой цагаан халааттай эмэгтэй цаашаа харан компьютер дээр юм хийж байлаа. Уучлаарай. Цудас тариа хийгээд өгөх боломж байна уу? Гэхэд өнөөх сувилагч цаашаа харсан хэвээр манай дарганаар зөвшөөрдөг юм аа гэд өөр юм хэлсэнгүй. Саруул төлбөрийг аваад хийчихгүй юм уу? Гэснээ хариу хүлээлгүй эргэн шатаар болоо. Цэлмүү хамаагүй хүн тариа хийж өгөх тун дургүй. Ямар нэгэн асуудал гарвал хариуцлагын үүрэх хэрэг гарна гэж болгоомжилдог ажээ. Хаалгаа цойжилж авъя гэж шидэн доош буувал өнөх залуу гудлаа өмсөд боцож байх бөгөөд толгоогоо божгсон түүнийг зулаагийн уулзаад байсан Саруул гэж таньсан цэлмүү залуугийн томолог нүдний харцанд бараг л уулга алдчихсангүй. Зүрхний цохилт нь гэнэтхэн хурдсаж учир зүггүй доглож орхих нь тэрэ. 3 дугаар хэсэг төгсөв.